12 дугаар сарын 21-ний 117 дугаар тогтоолоор батлагдсан архив агуун хэрэглэлтийн мэргэжилтэд боловсон хүчнээр хангах, удирдах, гүйцэтгэх ажлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх аймгийн хөтөлбөрийн хүрээнд архив агуун хэргийн ажилтныг ажлын байрнаар хангах, түүх архивын тэнгэр дээд сургуультай гэрээ байгуулах, бакалаврын зэрэг олгох хүндэтгэлийн үйл ажиллагаа нэгтэд бэлэн болсон байна. За энэхүү үйл ажиллагаанд манаас 2020-с 2022 оны төгсөгчд манаас ковид улмаас бас өнөөдөр орон диплом гард авж байгаа. Тэгээд энэхүү үйл ажиллагаа нээж өгнө хэмээн Баянгар аймгийн засаг даргын тамгын газрын дарга ноён хатагтай тэнийг инх жаргал тэнийг өрн залж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Энэ сайхан намрын наалгар өдөр Эрдэм одоо боловсролоо дэвшлүүлж өөрсдийнхөө хийж байгаа ажлынхаа чиглэлээр бас бакалаврынхаа диплом оронгийн гардан авахар ирсэн эрхэмсэг залуучууд, бүсгүйчүүд, албаагч та бүхэндээ юуны өмнө баярын мэнд хүргье. Бас манай энэхүү төрийн албаагч, ажилтан албаагчдыг манаас нарийн мэргэжил сургаж цаашлаад бас энэ аймаг орнуудын хөгжил дэвшлийн төлөө олон ажлыг хийж аймгийн түүхийг архив болгон одоо өргөжүүлэх энэ их нүр хөдөлмөрт шамдуулахаар хичээл зүтгэл гаргаж өөрсдийнхөө цаг зав бүхэл боломжоор дайшлан ажилласан тэнгэр дээд сургуулийн удирдлагууд болон багш нар та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж бас талархснаа юуны өмнө илэрхийлье. За Баянгар аймаг маань 180 гаруй байгууллагатай. За тэдгээрт 200 гаруй архив албан эрх хөтөлбөрийн ажилтан ажилладаг байгаа. За зарим байгууллага нь бол хавсарч ажиллаж байгаа тийм ээ. Ажлын бас их ачаал ихтэй, хариуцлага өндөртэй. Үнэхээр өнөөдрийн аймаг орнуудын цаашлаад 10, 20, 30, 40, 100 жилийн түүхийг бичлцэх тэр архивын баримтыг одоо хадгалах, хамгаалах, сэргээн, сэлбэх, засах одоо энэ чухал ажлыг бол та бүхний гар дээр байгаа. Тэгээ бид нар саяхан аймаг байгуулсан 80 жилийн байгаа байсан. Мэдээж 80 жилийн түүхийг бас одоо бичлцэн гэдэг бол та бүхний нэр төр хэрэг. Цаашлаад бас олон жилийн одоо түүхийг бичлцэж та бүхний нэг хэлдэг магадгүй өөрөө бас үг байдаг байх гэж бодож байна тийм ээ. Одоо архив бол уул мэт сүндэрлэн амьдрал бол ус мэт урснаа гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ бол та бүхний чухал хариуцлагатай ийм ажил байдаг. Энийгээ та бүхэн маань улам бүр баталгаажуулж, бүр мэрэгжлийн талаас нь судалж, эрдэм номд шамдаж, тэр чиглэлийн онол практикийн бүх зүйлийг одоо шингэн байж энэхүү одоо өндөрлөлт ирсэн та бүхэнд бас талархаж байна. Манай төрийн албаагчид маань ч гэсэн бас ингэж чадахчиж өөрийнхөө ажлын байран дээр суралцах нөхцөл боломжоор хангагдаж одоо санхүүгийн хувьд ч бай, ажлын байрны хувьд цаг хугацаагийн хувьд одоо маш сайхан ийм боломжийг олгож манай тэнгэр дээд сургуулийн маань манай аймагтай хамтран ажиллах гэрээнийхээ үндсэн дээр та бүхнийг ажлын байран дээр нь сургаж чадахчулж дээрээс нь бүр ингэж өөрсдөө ирж орон дипломыг гардуулж өгч бас ингэж та бүхний ажилдаа танилцахаар ирсэн баяртай байгаа шүү гэж бас дахин илэрхийлмээр төгсөж байгаа оюутнуудынхаа өмнөөс бас ингэж догдож байгаагаа бас бүр илэрхийлье. За тэгээ өнөөдөр бид бүхэн энэ хийсэн бүтээсэн сурснаас өнлөж орон диплом гардуулах албан ёсны үйл ажиллагаа маань нээснийг үүгэр мэдэгдэж байна. За инх жаргалтай баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэж ирсэн аймгийн намгын газрын дарга, төрийн архивын дарга, эрдэнэчмэг даргадаа за энд мөн орон дипломоо гардаж авах гэж ирсэн нийт одоо төгсөгчдтэй болон ар гэрийнхэнд нь энэ өдрийн баярын мэндийг хүргье.
Тэнгэр дээд сургууль 1994 онд байгуулагдсан хоёрын одоо ууган их дээд сургуулиудын нэг байгаа юм аа. За үйл ажиллагаанд одоо явуулах хугацаанд нийт 50 гаруй хөтөлбөрөөр өнгөрсөн хугацаанд бид 5000 орчим боловсон хүчнийг бэлдэж гаргалаа. За энэ дотроос манай 1997 онд Тэнгэр дээд сургуулийн архивын бакалаврын анги нээгдсэн. Тэгээ идэвхтэй хүртэл үйл ажиллагаа явуулж байна. За мөн ичнээ хөтөлбөрөөр болон магистрийн хөтөлбөрөөр 2005 оноос хойш энэ цаг үеийн хүртэл одоо хүртэл бэлдэж байна. За манай сургуулийн нэг онцлог нь бол өнөөдөр 67 одоо их дээд сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн үед одоо сайд их тоог их сайн хийж байгаа. Энэ 67 их дээд сургууль дотроос архив албан эрх хөтөлбөрийн одоо бакалавр, магистрийн чиглэлээр ганцхан манай сургууль одоо улс орон даяар бэлдэж байна гэдгээр нэлээ онцлог юм аа. За энэ одоо бэлдэх хугацаанд бид нэр 1000 орчим архивчид бэлдлээ. За өнөөдөр төрийн албаны тухай хууль, архив албан эрх хөтөлбөрийн тухай хууль, Монгол улсын засгийн газраас гарсан тогтоол, бас Монгол улсын ерөнхий сайдын захирамжийн дагуу энэ архив албан эрх хөтөлбөрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг чадварчуулах, мэдлэг мэргэжлийн дээшлүүлэх, дээрээс нь одоо залгамж чадааг нь бэлдэх энэ бодлогын баримт бичгүүд гарчсан байгаамаа. Тэгээ энэ хүрээнд нийт одоо 198 мянган төгрөгийн албан агчдаас за архив албан эрх хөтөлбөрийн салбарт нийт 15 мянга гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд үндсэн орон доондор 5 мянга орчим хүн ажиллаж байна. Тэгээ Тэнгэр дээд сургууль мөн архив ерөнхий газар боловсролын яам эднэртэй хамтраад бусад төрийн архивуудтайгаа хамтраад ойрын 5 жил эхний ээлжинд 4 мянган албан агчдын мэргэжлийг дээшлүүлж бакалавртаа цаашлаа зарим одоо мэргэжүүлж магистртаа болгох энэ хөтөлбөрийг тавьж байна. Өөрөөр хэлбэл энэ одоо төрийн архивууд болон төрийн байгууллагуудын архивд ажиллаж байгаа энэ салбарт ажиллаж байгаа энэ албан агчдыг жилд дундаар 800 хүн бэлтгэх. Тэгээд 5 жилийн хугацаанд нийт 4000 хүн орчмыг бэлтгэхээр ийм төлөвлөгөөтэй байна. Энэ нь хэд хэдэн зүйлтэй уялдж байгаа. Нэг тал юу вэ гэхээр энэ өнгөрсөн хугацаанд манай Монгол улс энэ архив албан эрх хөтөлбөрийн салбарын ажилтнаа дээд боловсролын түвшинд бэлдээгүй орчуулсан нэг харгай одоо энэ гарч байгаа маа. Өмнө нь бол манайх Монгол улс бол 1960 оноос 1990 оны хооронд тухайн үеийн одоо зөв толгойд улсын Түүх архивын дээд сургуульд 40 гаруй хүнийг бэлдэж авсан. За мөн 1992 оноос 1998 оны хооронд Монгол Улсын их сургуулийн хуулийн сургууль, Монгол Улсын их сургуулийн нийгмийн ухааны сургууль хоёроор бэлдсэн юм аа. Түүнээс хойш энэ одоо өөр сургууль бэлдээгүй ингээ орхигдуулсан. За ингээ 97 оноос хойш ганцхан манай сургуулийн нэг бэлдэж ирж байгаа ганц сургууль бол бас энэ нийгмийн эрх хэрэгцээ, ядангуяа төрийн албыг алгажуулж байгаа энэ чухал албан тушаалтнуудын бүгдийн одоо чадварчуулж сургах энэ боломж нөхцөл тохиолдолд үлдээгүй маа. Бид нэр дунджаар жил өдрийн ангид 100 орчим архивын албан эрх хөтөлбөрийн бакалавртай хүмүүст төгсөж байгаа бөгөөд энэ салбарт одоо гавьяаны хамралт нь сууж байгаа, сэлгэж ажиллаж байгаа энэ нөөц боломжийг бүрдүүлэх ямар ч боломжгүй байна. Тийм учраас ойрын одоо 5 жил эхний ээлжинд төрийн албанд ажиллаж байгаа архив албан эрх хөтөлбөрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг богино хугацаанд чанартай одоо бэлтгэх энэ бодлогын баримт бичгийн хүрээнд энэ ажлууд хийж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл ганцхан Баян-Онгор аймаг биш 21 аймаг 9 дүүрэгт энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг бэлтгэх энэ одоо бэлтгэх ажлууд эрчимтэй эхэлж байна. Энэний нэг нь бол бас Баян-Онгор аймгийн ажил байгаа. За нөгөө талаас Баян-Онгор аймгийн төрийн архивтэй нэлээд одоо олон жилийн өмнөөс хамтарч ажилласан. Тухайлбал 2003 оноос танаа архивтай хамтарч манай сургууль ажилласан бөгөөд анх 2005 онд за 3 хүн байсан. За 2009 онд, 2011 онд, 2015 онд гээд бас 3 удаагийн ичнээ төгсөлт танаа аймагт хийсэн. За өнөөдөр бас 2009 оноос төгссөн зарим нэг төгсөгчдийн төлөвлөлт маань харагдаж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын архивын салбарт ажиллаж байгаа дээд боловсролтой боловсон хүчний 98%-ийг манай сургууль бэлдсэн юм аа. Энийгээр манай сургууль бас энэ төрийн даатганы энэ чухал мэргэжлийг ингэж өндөр түвшинд бэлдсэн шавнар маань ядангуяа энэ салбарт нэр хүндтэй ажиллаж байгаад бид нэр баяртай талархалтай байд юм аа. За ингээд өнөөдөр одоо цар тахлын нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд бол 2000 оноос хойш нэлээд өргөжлөснийг мэдэж байгаа.
Тэгээд 2021 он 2022 онд эхний одоо суралцсан Баянгор аймгийн төрийн архив болон төрийн байгууллагуудын ажилтдаг хүмүүс бол төгссөн. Тэгээд тар тахтын нөхцөл байдлаас ноднон урднан бол орон диплом бол энд авчирч болон одоо очиж гардаж явахын нөхцөл байдал маань одоо амжаагүй маа. Тийм учраас өнөөдрийн арга хэмжээг бас башрамдуулж та бүгдэд орон диплом гардуулахаар шүрэлцсэн юм аа. Тэгэхээр өнөөдөр орон диплом гардаж авах гэж байгаа. Ядангуяа энэ төрийн албанд дээрээс нь энэ дотроосоо архивын салбарт шинээр бас одоо ингээд 23 дээд боловсролтой боловсон хүчин нэмэгдэж гарч байгаад та бүхэндээ баяр хүргье. Тэгэхээр энэ бол ихтэй ажил байх бөгөөд 21 аймаг тэгээд энэ дотроос хамгийн одоо 21 аймаг дотроос боловсон хүчнээ архив албан хөтөлбөрийн салбарын боловсон хүчнээ бэлтгэх ажлыг бусад аймагт түүжээж эхэлж энэ ажлыг зохиолсон Баян онгорчуудаа Баянгор аймгийн төрийн архивын дарга Эрдэнэчимэг даргадаа бас үнэ талархснаа сургуулийн зүгээс илэрхийлж байна. За ингээд нийт Тэнгэр дээд сургуулийн удирдах зөвлөл, Тэнгэр дээд сургуулийн захирал, Тэнгэр дээд сургуулийн багш хамт олонны зүгээс энэ сургуулийг зохион байгуулж байгаа Танай аймгийн Тамгын газар аймгийн архив болоод нийт төгссөн шавнартай дахин баяр хүргээд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Баярлалаа. Цэнтралын Тамгын газрын дарга их жаргалтай нэг өрч байна. Заамын архив үндэсний газрын дарга Эрдэнэчимэгтэй нэг өрч байна. Заамын Тэнгэр дээд сургуулийн багш Галбайртай нэг өрч байна. Заамын Тэнгэр дээд сургуулийн багш Саран гэрэлтэй нэг өрч байна. За нийт одоо төгсөж байгаа оюутнуудынхаа орон диплом гардуулахын тулд би сургуулиас явуулсан захирлын тушаалыг уншиж танилцуулъя. Тэнгэр дээд сургуулийн захирлын тушаал 2022 оны 4 дугаар сарын 15-ны өдөр дугаар А10 Улаанбаатар хот. Бакалаврын диплом Ингрийн тэмдэг олгох тухай. Боловсролын тухай хуулийн 9-р зүйлийн 9-ийн 1-р заалт. Дээд боловсролын тухай хуулийн 12-р зүйлийн 12-ийн 1-ийн 6 дахь заалт. Тэнгэр дээд сургуулийн бакалаврын сургуулийн журмын 9-р зүйлийн 9-ийн 3, 9-ийн 4 дахь заалт. Төгсөлтийн шалгалтын комиссийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мөн 6 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэрүүдийг тус үндэслэн тушаах нь 1. Архив судлалын бакалаврын архив судлал буюу архив албан хөтөлбөрийн арга зүйчийн бакалавр мэргэжлээр Эчнэ ангид эцэн суралцаж зохих кредитээ цуглуулан 2022 онд сургуулийн амжилттай төгсөж буй нийт оюутнуудад хавсралт ёсоор бакалаврын диплом Ингрийн тэмдгийг олгосгоё. 2. Сургуулийн амжилттай дүүргэсэн нийт төгсөгчдөд баяр хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Захирал Ис Баянжаргал. За нийт одоо төгсөгчдөд баяр дахиад баяр хүргье. За ингээ орон дипломаа гардаж явах манай төгсөгчд маань гарч ирнэ гэж би нэрийн дуудаж өрье. За аймгийн засаг даргын Тамгын газрын архивын ажилтан Бадам сүрэнгийн дор чанд та гарч ирж орон дипломаа гардаж явах гэж өрж байна. За ихтэй бүгд юм. Баттулаг Амар санаа Эрдэнэчимэг овогт Отхон баяр
Вамдан овогт ууган туяа. Үзмээ овогт цэнцэрэн. Оюун чимэг овогт алтан цэцэг. Тавдан овогт батүлэг. Наран овогт наран мандах. Уртнасан овогт алимын цэцэг. Цэдэн содон овогт амар төвшин. Тамбогт Сума. Сүхбаатарт Мягмар наран. Баатармянбогт наран цэцэг. Эрдэнэогт Сүглэгмаа. Алтанхуйгогт Төмөр уяг. Батнасангогт наран чулуу. Сэвэлмөгт Бямсрэн. Мандахогт Алтан зулмаа. Эрдэнэ чимэгогт Бат цэцэг. Сэвэлмөгт Бямсрэн. Бямбогт Бямсрэн. Наран мандах. За Баянгар аймгийн төрийн архиваас сүүлийн жилүүдэд гаргасан олон бодлогын нэг үйл игнэнтэй нэгдэж ажиллаж байгаа 200 гаруй ажилтнуудыг одоо тийм архив албарлагын бакалаврын зэрэгтэй ажилтан бэлдэх ийм эрхэм зорилгыг бүтээгээд ажиллаж байгаа. За энэ эрхэм зорилгыг минь хүлээж аваад за аймгийн эрдэнэ урд 2020 онд маш сайхан батал гаргаж өгсөн. Аймгийн хөтөр орсон дэд болгон хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллаж байгаа. За энэний хүчинд манай төрийн байгууллагад ажиллаж байгаа архивчгийн ажилтнууд манай мэдлэг боловсруулаад дэвшүүлээд ингэж явж байгаа. За энэ үйл ажиллагаатай минь хамгийн сайхан хамгаж ажиллаж байгаа сургууль болохоор Тэнгэр дээд сургууль маань байгаа. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд юу хэлж байна вэ гэхээр
Тэнгэртэй цугууланд хамтарч ажилласандаа маш төвлөрөх баяртай байгаа. Тэгээд Төв архивын Тэнгэртэй цугуулын захирал дасан эс даваад болон архив судлалын тэнгэрийн эвлэгч архив албан бүтээлийн багш докторант Гал Бадрал, Төв архивын багш докторант Г Сарангэр болон бусад хамтрагчдаа Баянгарын болон нийт иргэд Төв сонирхогч иргэд за мөн салбарын нийт ажилтны өмнөөс энэ сургуулийн хамт олон тавханд талархал илэрхийлье. За хоёрхан. За биднээс хийж байгаа ажил болохоор улс орны тусгай тогтнолын баталгаа болсон архив соёлын ариун түүхийг хооч үед хүргэх хүндтэй өвийг хүлээгч ийм хүмүүсээ төрийн хэргийг алдаа мадаггүй чиг чулуун хөдлөх мөнхийн ийм үйлдэлтэй хүмүүс бид үйлдэлтэй хүмүүс. Тийм учраас архив бичгийн ажилтнууд маань эрдэм мэдгээ төгөлдржүүлэн архив албаны хөтлөгч архив судлаач гэсэн ийм нэр хүндтэй мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшиж байгаад талархаж баяр хүргээд сайн сайхныг хүсье. Өдөрөнд. За мөн манай ажилтнуудыг тийм ээ ажлын байран дээр ингэж сайхан сургахад дэмжиж тусалж ажиллаж байгаа аймгийн засаг дарга за түүний тамийн газар за мөн ажилтан бүрийн арын байгууллага хамт олон за мөн найз нөхөд одоо арга гэрийнхэнд нь бүгдөө бас дэмжиж ажилласанд нь талархал илэрхийлье. Ингээд цаашдаа маш олон ажилтныг бэлтгэхийн төлөө зүтгэж ажилланаа. Та нартай сайн сайхныг хүсье. Бүгдөөрэнд нь баярлалаа. За баярлалаа. За ингээд Тэнгэр дээд сургуулийнхаа удирдлагууд болон чимгээ дарагтаа мөн өнөөдөр төгсөлтөө хийж хонхны баяраар тэмдэглэж байгаа та бүхэндээ мөнгөн хонхны баярын мэндийг өргөмжлүүлье. За ингээд та бүхэндээ зөвлөд Мин дамрын айлуу гэсэн айлуугаар хөөмийн төрлөг ургамарья. Thank
За би Богдсмын Тамган газрын архив бичиг хэрэг эрхлэгч нар манд. За архив бичиг хэрэг эрхлэгчээр ер нь хэддэг шилдэ ажиллаж байна? За төрийн байгууллагад 13 дахь жилдээ ажиллаж байна. 13 жил ажиллаад өнөөдөр бакалаврын диплом Ромбод тэмдэглэж хийж байна. Яг энэ хүчтэй тэмдэглээ авчихсан гоё. За маш их баярлалаа. Тэгээд бас их л үүрэг хариуцлага багтаа гэж бодож байна. Баярлалаа. За ажилласан. Би Баянгарын төрийн архивын дасагт ажилладаг байгаа. Тэгээд хэддэг жилдээ ажиллаж байна? 6 дахь жилдээ ажиллаж байгаа. За 6 дахь жилдээ ажиллаад өнөөдөр Ромботой боллоо дипломаа гардаж авлаа. Тэгэхээр яг энэ хүчтэй төрж байгаас гэж оролцох гоё. За сэтгэл маш өндөр байна. Одоо энэ боломжийг олгосон аймгийн удирдлагууд болон Тэнгэрдээд сургуулиудаа маш их баярлалаа гэж хэлээ. Ажлын онцлог бол үндсэндээ түүхийг л бүтээн. Түүхийг бүтээн яг үн зүгийг хадгалж хамгаалах төвшөндөө юм. Архив бичиг хэрэгтэй яг хэддэг жилдээ ажиллаж байна өөрөө? За би өөрөө одоо 6 жилдээ ажиллаж байна. Аймгийн төрийн архив. Тэ аймгийн төрийн архивын тасагт. Тэгэхээр чиний ажлын онцлог яг юу вэ? Миний ажлын онцлог ерөнхийдөө иргэдэд давлгаа хүргэх. Тэгээд энийг давхар ингээд мэрэгшүүлээд сая сураад төгсөж байгаа байхгүй юу? Ковид үед сураад тэг амжилттай төгсөөд. Иргэдэд давлгаа гаргах гэхээр янз янзын хүмүүс ханддаг байх. Тэ янз янз. Хамгийн тэгэхээр дурсамж үлдээсэн сэтгэлээ олцохгүй юу? Тэр гэх юм бол одоо ерөнхийдөө настай хүмүүс их орж ирдэг. Тэгээд орж ирчээд одоо юу гэдэг миний нөхөр хин билээ гэ надад асуух жишээ. Тийм л юм болдог да. Тэгэхээр өнөөдөр яг энэ төрийн архивт ажиллаж байгаагээ яг энэ баяртай хүчтэй бас ингээд Ромботой дипломтой бакалавр зэрэгтэй олноо. Тэгэхээр энэ хүчтэй бас юу авагдчих вэ? Ерөнхийдөө маш сэтгэл өндөр байна, баяртай байна. Тэгээд цаашдаа залуу хүн хүчээр цаашаа сурахыг л зорж байна да. Баярлалаа.